Өнөөдөр төрийн ордонд улсын их хурлын дарга инх болд бүгд найрамдах Турк улсын үндэсний их хурлын дэд дарга ноён Садик Якут тэргүүтээ төлөөлөгчдтэй уулзлаа. Өнгөрсөн 4-р сард бүгд найрамдах Турк улсын ерөнхий сайд Режеп Таyyip Эрдоганыг Монгол улсад аль биесний айлчлал хийх үеэр хоёр улсын хамтын ажиллагааг орон сууцны барилга, зам гүүр барих, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн шин цогцлбор байгуулах болон аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэн харилцан ярилцаж, засгийн газар хооронд хамтын ажиллагааны зарим тодорхой хэлэлцээр хөтөлбөр батлагдан санамж бичиг байгуулсан юм а. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд Турк улсын Экзим банкны 300 сая Америк долларын зээлээр санхүүжүүлэн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын ажлын талаар тодорхой саналыг ноён Садик Якут танилцууллаа. Харин улсын их хурлын дарга одоогийн Улаанбаатар хотыг тойрон хашиж байгаа 4 уулын хүрээнээс гадагш хурдны зам, төмөр зам барьж, дэд бүтцийг бий болгосноор нийслэлд тэлж хөгжүүлэх бодлогыг бид барьж, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөж, хийгдэж байгаа гэдгийг ярианд онцолсон. Турк улс дэлхийн Экспо үзэсгэлэн 2020 олон улсын арга хэмжээг зохион байгуулахаар Измир хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ онд Парис хотноо болох олон улсын үзэсгэлэнгийн товчооны ерөнхий ассамблеийн санал хураалтад Монгол улсаас дэмжлэг хүсэж байгаагаа төлөөлөгчдийн тэргүүн ноён Садик Якут мөн уулзалтын үеэр илэрхийлж байв.